За би саяхан нэг лист олж уншиж байгаа. Дундаас нь бүр айгүй сонирхолтой нэг юм солонгос аим шиг нь олж үзлээ. Тэр лист нь болохоор 2023 оны сүүлээр Letterboxd-оос гаргасан 2023 оны шилдэг 50 аим шиг кино гэдэг лист байсан. 23 онд бол мэдээж миний өмнө нь хэр амир вэгээрээ онцолж исэн Talk to Me-гээс ихсүүлээд Mia Goth Diva-гийн маань Infinity Pool, Thoroughly Killer, за тэгээд Hereditary болон Midsommar 2-ороо нэрээ мөхөлж амжсан Ari Aster-ийн маань Beau is Afraid, за бас нэлээд sleeper hit болоод амжсан When Evil Lurks гэх мэтчлэн маш олон сайн аимшиг кинонууд айгүй олноороо нээлттэйсэн жил байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ листэн донд миний бүр огт барааг нь үзэж хараагүй ирнэ ранкараа 8-д буюу Letterboxd хэрэглэгчдээс бүр нэлээд өндөр үнэлгээ авсан нэг кино байсан нь Sleep гэдэг нэртэй өмнөд солонгос кино байсан байдгийн. Найруулагчаар нь ажилласан Jason Yu гэж уран бүтээлчийн хувьд болохоор энэ кино нь өөрийнх нь карьертаа найруулсан дөнгөж анхны бүрийн хэмжээний кино юм байна лээ. Тэгээ өмнө нь болохоор Parasite-ийн найруулагч Alderт Bong Joon-ho-гийн Okja кинон дээр Second Unit Director буюу кино баг 2 хуваагдаж зураг авалт хийх шаардлагатай болох үеэр 2 дугаар багийг нь хариуцаад Bong Joon-hог оруулж найруулгыг хийх үүрэгтэй ажиллаж исэн. За одоо баг Bong Joon-ho-гийн гарын шав гэд хэлсэн ч буруудахааргүй л тийм уран бүтээлч байна лээ. Ямар тааш тэгээд энэ Sleep-ийн хувьд гэх юм бол миний зүгээс хэлэхэд яалтчгүй тэр олон саашаал, магтаал, өндөр үнэлгээнүүдэд хүртэх эрхтэй маш зөвүүн mystery, thriller, horror кино байсан. Тэгээ би иймэрхүү өөрт амар таалагдсан кинонууд дээр хэлдэн штэ тий. Энэ киноны үйл явдлын тухай ямар ч ойлголт авалгүйгээр бүр сов сохор кино руу орвол илүү таалагдана гэх. Энэ кино дээр би яг тэрийг хэлэн заяа. Бүр сов сохороор тэгээ би угаасаа үйл явдлын тухай сая та нарт юу ч тийслээгүй штэ. Тэгээ өнөөдөр маань дугаартай OTube Chips-ийн barbecue төрлийн сайхан хамтран ажиллаж байгаа. Би угаасаа энэ OTube яг чипснийх нь хэлбэрэнд нь айгүй дуртай. Cheese, jalapeno, BBQ, chili. Наад чип, дураарай. Оот дөрөн чипс. Идээд дуусахгүй. Дуустдаггүй чипс. OTube. Сугарч байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуургаад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зурагч чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань нэгэн жирэмсэн эмэгтэй шүн дунд сэрсэн чин нөхөр нь яагаад чим унтаагаараа орон дээрээ босоод суудсан someone's inside буюу хэн нэгэн дотор ороод ирчихжээ гэд учир битүүлэг юм хэлж байгаагаар хэлж байгаа. Эхнэр нь юу солиороод байгаа юм бэ? Чи юу яриад байгаа юм гэд хэлсэн чинь хөрх юмын зүгээр зүүдэндээ л ярьж исэн юм бэ лээ буцаад унтчихдаг. Ямар ч тач манай энэ гол дүрийн осуудын эхнэрийнх нь дүр нэргүй дүр тэгэхээр зүгээр жүжигчнийх нь нэрээр буюу Юми гэдэг дуудчих. Харин нөхрийнх нь дүр болохоор Oh Hyun-soo гэдэг нэртэй телевизийн цувралуудад жүжиглдэг нэг тийм сүртэй том жүжигчин биш ч гэсэндээ бас доороос нь эхлээд карьераа босгоод олонний хэсэг тальд царайгаа оруулж моруулад хөдөлмөрлөөд явж байгаа жүжигчин залуу юм байлээ. Солонгосын телевизийн цувралын жүжигчид бол угаасаа асар шахуу хуваараараа өдөржин шүнжин ачаалтай ажилдгаараа алдартай. Тэгээд Oh Hyun-soo ч гэсэндээ яг л тэрний адилаар гэртээ бараг л үзэгддэггүй байнгын зураг авалттай ядралт өндөртэй байдаг залуу ямар сандал хөрх юм тэгээ зүүдэндээ ярьж мэрэд ахав тэ тэр хэн нэгэн ороод ирцэн байна гэдэг үг нь одоо тоглож байгаа цувралынх нь өөрийнх нь диалог байсан юм байлээ чааваас зүүдэндээ хүртэл диалогод автаал тэ. Гэтэл Hyun-soo ингэж айхтар шахуу хуваараар ажилдаг хэрнээ Юми болон гидсэндэх хүүхэд хоёртоо хайр халамжийг хизээж дутаадаггүй маш сайн хань ижлээс гадна манай Юми ч гэсэндээ нөхрийнхөө ажлыг ямагт дэмжижээдэг, ард нь асаалттай танк шиг зогсчээдэг маш сайн эмэгтэйгээд яалтчгүй л манай хоёр бол жинхэнэ эрүүл харилцаатай хөдөлмөрч залуу сайхан хосууд байгаамаа. Ханан дээрээ хүртэл хамтдаа байгаа тохиолдолд бүгдийг даван туулж чаднаа гэсэн үг мөг хадцсан зүгээр л айгүй хөөрхөнгээл ойлгоч манай хоёрыг. Биологийн хичээл дээрээ ч гэсэн солиор үлдэг юм шиг байлээ. Саяхан доод айлд нь нүүж ирсэн нэг эмэгтэй торт барьж хурж ирж танилцахдаа намайг нүүж
ирснээс хойш 7 хоногийн турш танах айгүй чимээтэй байх юм а. Жохон чимээгүй байж болох уу гэсэн байж байдаг галзуу. Уг нь бол бараг л төгс хосууд. Гэхдээ сүүлийн үед яалтчгүй Хюнсү хитрхи олон жил нойр хоолгүй жүжигчний ажиллаа хийж явснаасаа болоод зүүдэндээ яриад байдаг нь асуудал болж эхэлж байгаа. Нэг удаа бүр зүгээр ч нойрондоо яриад өнгөрөх биш, нүрээ бүр хүн амир майжаад байдгийг унтчаа те. Тэгээ бойлгээд гарын татаад болиулаад ахад л майжаа л байдаг. 뭐야 진짜. Тэ за бүр Хюнсү зүүдэндээ зүгээр ч нүрээ майжаад болчоогүй цусаа гоожуулаад босоод явсан байгаа заяа. Цусных нь мөрийг дагаад явсан чинь өөр өрөөнийхөө орны хажууд хэвдсэн байх бөгөөд орныхын доор тэдний тижээвэр нохоо айгаад нуугдаад шигдсэн байж идэг. Яг тэгэхээр Хюнсү өчигдөр шүн нохоогоо алах гэж оролдсон гэх юм уу да унтаагаараа те. Цустай гарных нь баахан мөр тэр орныхын доор байж идэв. Өдөр нь Юми ажил дээр очичоод нойрондоо нүрээ майжих гэд гуглдээд үзсэн чинь чаваас тэр нь нойр муутай удаан явснаас болоод үүсдэг тийм нойрны эмгэгийн шинж тэмдэглэл юм байлээ л дээ. Орой уулзахтай Хюнсү харин ер нь жүжигчний карьераа болдго юм уу дөө. Чимэнч удахгүй төрөх гэж байна. Энэ байдлаараа миний эрүүл мэнд биш та хоёрын минь эрүүл мэнд ч гэсэн аюулд орох юм шиг байна. Харин үл хөдлөх зуучлаараа ажиллаад эхлүүл яах вэ? Энтергээ янз бүрийн ярихад Юми бол те ёстой эрс эсэргүүцээд чимэн мөрөөдлөө хайж болохгүй штэ. Хамтдаа байхад бүхнийг давж чаднаа гэдэг үгээ мартаа юу гэд ер нь л наад нойрны асуудлыг чинь хоёулаа хамтдаа аргалчнаа л гэж хэлж идэгюм. 오빠. Маргааш нь Юми шууд л байрныхаа цонхыг төмөр тороор битүүлэхээс гадна Юмигийн ээж нь ирдсэн ер нь хэдүүлээ бөөдөр очи мөчигээ балаа юм ярихт нь Юми бол үгүй л гэж байгаа штэ тий. Миний нөхөр ямар сүнсэнд эзэмдүүлсэн байгаа юу? Зүгээр нойрны л асуудал штэ гэдэг найтчдгийг. Ямар ч тааш тэгээ манай хоёр хамтдаа энэ асуудалтайгаа тэмцэхийн тулд нойр судлаараа Солонгостоо номер 1 гэгддэг эмчийн хяналтан доор зааж зөвлөсөн бүх хэл юмнуудыг нь дагдаг буюу Хюнсүгийн алкогол хэрэглээг нэг мөсөн тэглээд эхлээ. Гэрийнхээ бүхий л хутга сэрээ энтергээд аюултай юмнуудыг далд газар хийгээ төгжлээ. За бас мэдээж нойрны хомсдлыг нь арилгахын тулд цагийн хуваар тааруулаад байнга оройн 10 цагаас унтуулдаг боллоо. За мөн хамгийн сүүлчийн чухал юм нь болох эмчийн жороор олгож буй эмийг нь бас яг цагийн хуваарьтайгаар Хюнсү дуулгаж эхэлдэг. Эдгээр нарийн зүйлсээ баримталж эхэлсэн эхний өдрийн маргааш өглөө нь ашгүй Хюнсү ерөөсөө шүн дунд боссон шинжгүй янзын сайхан унтчээдгийн ингээд бүхий л зүйлс сайхан боллоо гэж үдээ гэж бодсон ч гэсэн даанч харамсалтай нь Хюнсү шүн дунд боссон болж таардаг. Босгохдоо гэрийн тижээмэл нохоогоо юу ч хүү сэгэлж алангуудаа хөргөгчөндөө аваачаад хийцэн байдгийг. Сар өрөхгүй хугацааны дараа Юми манж төрлөө. Хамгийн гол нь Хюнсү зүгээр болоогүй хэвээрэл байгаа штэ тий. Одоо бүр хүүхэд нь гараад ирцэн гэхээр үзэгчийн өнцгөөс бол бүр амар сэтгэл зовнил хөдөлжил байгаа юм л та. Хюнсү нөхцөл байдлаа маш сайн ойлгож байгаа юм болохоор хүүхдэдээ аюул учруулахгүйгээд зүүдэндээ алхдаг асуудал нь зүгээр болох хүртэл түрхэн хугацаанд ойрхон тусдаа байр түрээслээ тэндээ ганцаараа унтчих уу гэд Юми хэлсэн чинь Юми харин тэгж амар санаа зовхгүй юм шиг байлээ. Яг нөгөө нэг те хан дээр нь байдаг хамтдаа байвал бүгдийг даван туулж чаднаа гэдэг бичгнийхээ дагуу дөнгөж төрсэн ихнэрээ шүнэн хаяад явна гэж юу байдгийг хамтдаа арга чарга хайн за юу хоёулаа наадахыг чинь эдгээ чаднаа чимэнд битгий шантрал та гэж хэдэг. Улмаар Хюнсү өөрийгөө бүр мишокнд бүчж агаад ерөөсөө хөдлөх боломжгүй байдалтай унтдаг болох бөгөөд Юми хичнээн зүгээрээ би санаа зовхгүй байна гэж хэлсэн ч гэсэндээ интернет дээрээс зүүдэндээ алхаж агаад нөхөр охин хоёроо алсан эмэгтэй хэрэг зүүдэндээ алхаж агаад нэг настай охиноо ханан цаваад алсан залуугийн хэрэг энтергээд өчнөө л аимшигтай хэрэгүүдийг олж уншаад сэтгэл нь тавгуудчихл байгаа юм л та.
Яжитл бас Хюнсү нохоогоо алдсан штэ те. Тэгэхээр одоо хүүхдээ алах боломжгүй гэж хэлэхэд хэцүүхэл байгаа байхгүй яг үнэндээ энэ байдлаараа нойр нь хөрөхгүй хөрвөөж сүүлдээ айцтай хөтлөнгүүтэй хүүхдээ аваад 0-д ороод өөрийгөө дотроос нь төгжчихдэг. 괜찮아? Энэ явдлын дараа шууд өнөөх эмчилгээ авж байгаа эмчдэр очиход эмч нь кино театрт кино үзэх гээд яарад байна дараа ир гэж идэг. Ямар кино үзэж байгаа юм бэ гэсэн чинь шударга ловирчд үзэж байгаа гинэ. За бодит явдлаас сэдвлэн бүтээсэн шударга ловирчд кино дөнгөж саяхан буюу 3 сарын 28-нд нээлттэй гээд бүхий л кино театруудын дэлгэцээр гарч байгааг манайхан сайн мэдж байгаа бах. Солонгосоос ихсүүлээд одоо бүр Монголд ороод ирсэн байгаа Шинчонжи хэмээх шашны гаж урсгалын талаар сэрэмжлүүлэх маягтай хийсэн триллер мистер төрлийн энэ кино бол манай үзэгчдийн сонирхолд нэлээд нийцэж магадгүй гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээд трейлерыг үзэж амжаагүй хүмүүс байх юм бол description дээр байгаа линкээр ороод трейлерыг үзээд тэгээд сонирхлыг чинь татчихвэл яг одоо бүх кино театруудаар үзэх боломжтой байгаа шүү. Шүүх хийж чадсан. Хэн зам өгсөн? Бүгд цаасан. Эмчдэрээ дахин нэг удаа очиж байгаа шалтгаан нь бол мэдээж ойлгомжтой. Таны уншилж өгсөн эмийг уугаад ямар нэгэн нөлөө алгаа гэж хэлэх гээл очиж байгаа шүү дээ, тэ. Тэгсэн чинь нөгөө эмч нь яг наадахнаас чинь хамаагүй хүчтэй юм байгаа л та. Гэтэ тэрийг өөр ямар ч арга үлдээгүй хурцдсан үед л уудгийг хэдүүлээ дахиад жоохон хүлээгээд ажиглаад үзье тийх үү гэж яадаг. Тэгээ одоо дөнгөж төрсөн ялх хүүхдийнхээ орлон шээгээ зогсож байгаа нь хурцдсан үе биш л юм байлгүй дээ, тэ. Энэ юу н ажлаа мэддэм усраад байг. Яг тэр өдөр нь юмыг стрессцэндээ тамиг татах гэж зогсож явах үеэр өнөөх доод давхурт нь нүүж ирсэн эмэгтэй хажууд нь ирснээ чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна. Зарим үед төвчээд шүд зуугаад авахын оронд салцсан нь зүгээр байдгийг штэ гэж идэг. Ингиж зовж явахаар нөхрөөсөө салчаач л гэдэг юм шиг байгаа. Гэтэ юми бол угаасаа тийм эмэгтэй биш. Тэр оройноо Хюнсүг гадаа машиндаа унтж яхад нь дуудаж оруулж ирэнгүүтээ унтлагын өрөөнийхөө хаалгыг нэлээд том цойжоор давхар цойжлоод тэр өрөөндөө Хюнсүг унтуулж идэг. Тэгээ өрөөнд нь оруулсныхаа дараа мэдээж өнөөх хамтдаа байвал бүгдийг давж чаднаа гэдэг бичиг рүүгээ харж байгаа. Хэд хоногийн дараа Юмигийн ээж нь нөгөө нэг яриад байсан бөө эмэгтэйгээ тэдний давчрахад нөгөөх нь гэр дотор нь явж ийснаа Хюнсү рүү бүр амар эвгүй царайгаар ширтэнгүүтээ танад 2 эрэгтэй хүн амьдраад байгаа юм байна. Нөхөрт чинь сүнс шүглээд биеийн дотор нь орчиж. Гэхдээ хамгийн гол нь тэр сүнс нөхрийг чинь дагаж биш чамайг дагаж л энэ гэрт ирсэн байна да. Чам шиг сайхан охин олон залууг шархлуулж исэн байлгүй. Хөөж явуулахын тулд надад тэр эрэгтэйгийн чинь нэр нэрхтэй. Чамд донтоод дурлцсан байсан ирчүүдээсээ нас барсан залуучуудыг нь олж тогтоогоод нөхөрт чинь шүглсэн байх магадaltaйгийнх нь нэрийг надад хэлээрэй заа юу. Гэж хэлчихэд яваад өгдөг. Хюнсүгийн бүр инээд нүрээтэй энэ нэг балаа угаа чи юу яриад байгаа. Нэг мөн нойрны эмгэгийн маань сүнс чөтгөртэй холбоод мөнгө салгачих гээд дайрчих юм энэ төр гэжсэн ч Юми яалтчгүй шантарсан юм уу яасан. Бөө эмэгтэйгийн хэлсэн юмд жоохон итгэчих гээд гэх юм уу. Залуудаа болзож молзож исэн хамгал ирчүүдийнхээ нэрийг нь жагсааж бичингүүтээ инстаграмаар нь хайгаад үхэж үү яаж үү гэд судлаад эхэлдэг. Тэгжээснэ нэг хүний тухай сандаг нь доод айлт нь өмнө нь амьдардаг байсан муухай аштай өвгөн. Тэр өвгөн нь одоо манай хоёрыг байнга чимээ гаргадаг, чанга чимээ гаргадаг гэд амар дургу байснаас гадна тэдний нөгөө тэжээмэл нохойг бүр үздэггүй байсан юм байлээ. Бараг таарахаараа өшгөлчих гээд байдаг байсан юм уу яасан. Тэгээ шууд тэр өвгөн одоо яг хаана явдгийм бол доо гэж бодохдоо шинээр нүүж ирсэн эмэгтэйгээс нь лавлж асуух гээд нэг өдөр ордгийн. Тэгсэн чи яг үнэндээ тэр шинээр нүүж ирсэн эмэгтэй тэр өвгөний төрсөн охин нь болж таарахаас гадна өвгөн гэрийнхээ 0-д нас барцсан юм байлээ. Тэгээл нас барсныхан дараа энэ охин нь нүүж ирсэн болж таарж байгаа байхгүй юу. Өвгөний нэрийг тэгээд Пак Чунки гэдэг байсан юм байлээ. Дахиад нэг сони юм гэвэл Юми нөхөртөө хэлж байгаагүй ч гэсэндээ тэр өвгөн нь манай Юмид шүлэнгэртэд байдаг байсан юм шиг байна заяа. Нэг удаа бүр нохоо уцах чимээ байхгүй, хүүхдийн уйлах чимээ байхгүй, амар амгалан орчинд би зөвхөн чамтай хамт хоёулахна баймаар байна гэж хэлж исэн юм байлээ Юмид тэр өвгөн нь. Өвгөнийг нас барсан тухай нь мэдчихэнгүүтээ
Юми бол шууд л бөө эмэгтэй хэлсэн юмд бүрэн итгээд Хюнсүгийн биед тэр өвгөн орцсон байгаа гэд бодчихлоо гам л та. Сүүлдээ бүр шүн унт хаач болоод нэг өдөр өдрийн цагаар унтчаад сэрсэн чинь 가지 왜 나왔어? 내가 줄게. 너 괜찮아? 야, 아우. Хюнсүг сэрэхэд Юми манай үнийг хүлж хэвдүүлчихэд хутга барьцсан чим үү новш надаас яг юу хүсэж байгаа нөхрийн минь биенээс зайл гэсэн байж байдаг. Хюнсүд ойлгож байгаа ч юм алга юу вэ миний арай яагаад байгаа юм бэ? Им ч өнөөдөр залгаад миний имийг солиё гэсэн. Харин хичээж байгаа штэ би яг яах ёстой юм бэ гэд бүр уйлан байж хэлдэг. Тэг угаасаа Юми нөхрөө алж чадахгүй штэ болчдгийг. За тэгээд цаг хугацааны үсрэлтийн дараа буюу за 1 сар хүрэхгүй хугацааны дараа Хюнсүгийн нойрны эмгэг нь өнөөх шин эмнийхээ ачаар эцэст нь нэг юм зүв зүгээр болоод бүрэн эдгэж чадсан байдаг. Энэ үеэр нь харин Юмигийн сэтгэл санаа улам хэцүүдээд сүүлийн нэлээд хоногийн турш бүр галзуугүй эмнэлэгт хэвтчихсэн болж таардгийг. Хюнсү бүрэн эдгсэн тухайгаа хэлэх гээд Юмигийн ээж болон хүүхдийнхээ хамтаар эмнэлэг рүү ноцсон чинь Юми өчигдөр шөнө хавцаа эмнэлгээсээ оргоод гараад явцсан болж тааруулъя яах вэ? Хинт ч өргөдөлгүй бүр амар смут л оргоцсон юм шиг байлээ. Эмчнэр нь Хюнсүг очиход л Юмиг байхгүй байгааг нь анзарч идэг. Улмаар Хюнсү өнөөдөртөө хүүхдээ Юмигийн ээжэд үлдээчээд гэрлүүгээ буцсан чинь Юми гэртээ ороод ирсэн бөө эмэгтэйгийн өгсөн өчнөө хараалаас хамгаалдаг гэх шившлэгтэй цааснуудаар гэрийнхээ хамгал хан таазыг дүүргэсэн байж хаас гадна чи намайг галзуурч гэж ойлгож байж магадгүй. Тэгэхээр би баримт нотлохотой чамд үзүүлээ. За юу чи төвчээртээ сууж игээд бэлдсэн персентажны үзүүлж эхэлдэг. 10 сарын 25-нд яг нөгөө нэг доод айлынх нь эмэгтэй хаалгыг нь тогшингуудаа сүүлийн яг 1-7 хоногийн бүхий л өдрүүдэд шөнийн цагаар танахаас чанга чимээ гараад байна гэж хэлсэн байгаа. Тэгэхээр Хюнсүгийн зүүдэндээ алхаж эхэлсэн хугацаа нь 10 сарын 25-наас 7 хоногийн өмнө буюу 10 сарын 18-наас эхэлсэн болж таарч байгаа байхгүй юу? Тэгээд Юмигийн сонссон нэг юм нь хүн нас барснаасаа хойш 10 хоногийн хугацаанд дараа төрлөө олох боломжтой байдаг бөгөөд 10 хоногийн хугацаанд дараа төрлөө олж чадахгүй бол сүнс болж хувираад дэлхийдээ үлддгийг гинэ. Тэ энэтэй яг таг нийцж байгаа юм нь болохоор өнөөх доод айлынх нь Пак Чунки гэж өвөө яг тэр Хюнсүгийн зүүдэндээ алхаж эхэлсэн өдөр болох 10 сарын 18-наас 10 хоногийн өмнө буюу 10 сарын 8-нд нас барсан юм байлээ. Тэгснээ бас 10 сарын 25-ны шөнө Хюнсү босд суучаад хин нэгэн дотор ороод ирчихжээ гэд хэлсэн штэ тэ. Уг нь бол тухайн үед Хюнсү тэр чин одоо зохиолын текст байсан юм а гэд тайлбарлсан ч гэсэн Юми тэр зохиолын шалгаад үзэхэд тэр текст нь хин нэгэн ороод ирсэн байна биш хин нэгэн байшинд ороод ирсэн байна гэдэг текст байсан юм байна лээ. Тэгэхээр Юмигийн ойлгоод байгаагаар Хюнсү биед нь хүн ороод ирсэн байгааг зүүдэндээ хин нэгэн ороод ирсэн байна гэж хэлжсэн гэж одоо тэгж ойлгоод байгаа юм байлээ. Тэгснэ бас биедэн сүнс шүглсэн хүмүүсийн шинж тэмдэгнүүд нь биеийн захтнаж бие майжих махан биеийн энергийн дутагдалд ордог учраас их хэмжээгээр хоол тэр тусмаа бүр түүхийн мах иддэг гэд. Ерөнхийдөө товчхондоо Юми Хюнсүгийн биед доод айлын өвгөн нь шүглэлсэн байна гэдгийг Хюнсүд батлах гэж л оролдоод байгаа гэх юм уу та. Хюнсү эднэрийг нь төвчээртэй сонсож суужгаад би сүүлийн нэлээд хоног нэг ч удаа зүүдэндээ босч яваагүй. Өнөөдөр бүр албан ёсоор эмч намайг бүрэн эдгэрсэн гэж оншилсан. Тэгэхээр над яриад байгаа сүнс чинь одоо байхгүй болчихсон гэсэн үг үсттэй. Гэт хэлсэн чинь Юми нэг зураг гаргаж ирдэг буюу Юми ээжтэйгээ нийлж хагаад өвгөнийг нас барсан 49 дэх хоног дээр Хюнсүг унтаагаар нь бөө эмэгтэй дээр аваачаад нүцгнээр нь хэвтүүлэнгүүтээ шашны зан үйл хийсэн байвал яах вэ? Хюнсү бүртээ чи чинь солиорцсон юм бэ штэ. Чи бүр үнэхээр солиорчж тэгээд на бөө эмэгтэй дээр очиод өвгнийг зайлуулсан юм чинь одоо ингээд болоо юм биш үү гэхэд өвгөн бүрэн зайлж амжаагүй байгаа юм гинэ. Нуруунд дээр нь шивсэн шившлэгийн ачаар сүүлийн сар гаруй хугацаанд Хюнсү зүүдэндээ алхаж малахгүй зүгээр байсан гэж байгаа юм. Тэгээд даанч тэр нуруунд дээрх шившлэг нь 50 хоногийн л хугацаанд нөлөөтэй бөгөөд өнөөдөр шившсэн 50 дахь хоног нь тэгэхээр өнөөдөр өвгний сүнс дахиад Хюнсүгийн биеинд буцаад орох юм байх те. Тэгэхээр өнөөдөр л 12 цаг өнгөрөхөөс өмнө өвгний сүнсийг зайлуулахгүй бол
дахиж зайлуулах боломжгүйгээр өвгний сүнс Хюнсүд шүглэн гинэ. Ингээд Юмиг өчнөө солиотой юмнууд ярьж явах үеэр нь Хюнсү ууралж үзлээ. Харин одоо зүгээр штэ энэ солиорлоо болчихол доо гэж гуйж үзлээ. Сүүлдээ үнэхээр л Юмиг нэгэнт галзуурчхаж гэдэг дүнэлтэнд хүрэн тэсгэл алдаад шантраад нэг мөсөн явхаар шийддэг буюу хоёулаа салъя гэд яг явах гэжсэн ч Юми өнөөх хамтдаа байвал бүхнийг давна гэдэг бичгээ Хюнсү рүү авч шидээд хамтдаа байж асуудлуудынхаа эсрэг тэмцэхгүй зүхтаагаад явчих байсан бол анханасаа яах гэж энийг хан дээр сэлж тавьсан гэж хэлээд зөөлрүүлээд хэлгүй яах вэ? Улмаар Хюнсү тэр бичгээ буцааж байранд нь тавиад өвгний сүнсийг биеэсээ зайлуулахыг зөвшөөрөн буудан дээрээ суудаг. Одоо яг юу их ёстой юм бэ? Яаж өвгнийг зайлуулах ингээд асуусан чинь Юми нөгөө өвгний төрсөн охиныг хүлээ тавьсан байсан юм бэлээ. Нойлоосоо гаргаж ирэнгүүтээ толгойг нь өрөмдөх гэж сүрдүүлээд нөхрийн минь биенээс зайлахгүй бол би охиныг ч наалахад бэлэн байна гэд бүр үнэхээр галзуурлан дараачийн шатанд очсон юм байна лээ. Би гарыг. Яагаад ингэж байгаа юм? Ойлголоо. Би гарлаа. Аав нь гарлаа заа юу. Энэ балаа өвгнээс холдоод өөр газар руу нүүгээрэй. Энэ сонин залуугийн юунд нь болдог байна? 갑시다.